За сайн байна уу? Сайн байна уу та. За юу сууч. За. За юу байна? Амьдрал сайн уу? Сургуулиас дөнгөж сая төгсчлөө. За одоо ажилд ороход бэлэн байж байна. Төслүүд аваад ажиллахад бол бэлэн байна. Сэтгэл зүй бол өстө бэлэн байна. Цалин эдийг авмаар байна да ер нь. Би яг үнийг хэлэхэд ерөөс өөрийнхөө үнэлгийг сайн мэдэхгүй байхгүй юу? 2 сая төгрөг гэж бодож байна. За зүг ойлгож байна. Ер нь л манай компани бонус ороод нийлээд ерөөдөө чиний хүсэж байгаа төрч бол 500 мянга бол нэмэгдээд бол орчин. Тэгээ ер нь бонус ороод бол айгуу дожгүй орчин шүү. Гэхдээ чиний цалин дээр сая 700 гээд хэлчихвэл ямар хань да. Сая 700 дэ болно. Тий. Болно. За, хоёул тохирсон уу те? За, тохирсон. За на гэрэн дээр гараа өсгөж зурчих. UX дизайны салбартаа 4 жил болж байна. За. Бид нар ерөнхийдөө бол асуух хэвээр зүйлсүүдэд бүгдэнд нь хариултууд олж авлаа. Тэгээд бид нар чиний цалинг тооцохдоо 2 сая 500 гэж ерөнхийдөө бол тооцсон. За тэгээд чи дараа 7 хоног нэгтгэс эхлээд ажилдаа орно шүү заяа. 2 сая 500 юу? За болно. Тий. Болно. За, дөнгөж саяны хэсгээс та юуг олж анзаарсан бэ гэвэл би анх цалингаа ажлын байран дээр тохиролцохдоо ерөөхдөө нэг саяных шиг дүр зурагтай одоо ийм үзэгдлүүд одоо хариу үйлдэлд гаргасан гэж юу нь ойлгож болно гэсэн. За тэгээ энэ бичлэгийн хамгийн гол зорилго нь юу вэ гэхлээр өмнө нь би яг саяных шиг нөхцөл байдлууд дээр цалингаа ингэж ярьж болох байсан байна гэдэг тэр одоо зүйлийн талаар хуваалцъя гэж утсан. Тэгээ ингээ ярьсан бол одоо арай өөр дийл хийх байсан ч юм билүү те. Тэгээ тухайд бас аргачгүй л дээ. Өөрийнхөө уур чадварыг ч одоо хэр хэмжээнд байгааг мэдэхгүй. Зүгээр л зөвхөн скиллтэй зөвхөн нөгөө нэг хард скиллтэй найдаад бардаад тэгээ тэрнээсээ болоод ингээд намайг үнэлж хөлгүү дээ. Минь цалга нэмж хөлгүү дээ те. Тэгээ баг аюу сайн ажиллаад байвал ер нь нэмээд өгчих байлгүй дээ гэсэн юм гордлог амар тээцэхгүй. Ер нь бол баг орсон бүх компанид тэгээ ерөөдөө л ямар ч компани тийм байдаггүй юм шиг байгаа. Ихэнх нь заяа баг цаанаас ч өмнөөс ч нэмээд өгч байгаа компани байвал үнэхээр гоё компани шиг надад бол одоо л санагдаж байна. За тэгээд ямар ч хэлсэн шууд гол хэсэг рүү орох юм бол за их бичлэгний эхний хэсэгт гарч байгаа хэсэгтэр бол те бонусанд итгэж би ерөөдөө л хүсэж байгаа цалингаа төсөөлсөн байгаа даахгүй. Да тэнгууд ерөөдөө бонус гэдэг зүйлд бас заавал найдах шаардлагагүй юм байл л дээ. Бонус ч бас хаяа орно, хаяа орохгүй байна. Ашиг орлого олохгүй үед бол ордгоо юм байл л дээ. Тэгээд тэр чи бас давхар миний хайсан зүйл нь сонсоход одоо ингээд дажгүй мөнгө байгаа хэрнээ нийгмийн даатгал хасагтаад ирэхээр угаасаа амар багасаад гар дээр ирд юм бэлээ. Тэгэхээр угаасаа ялчвал сонирн болоо авчлаа юм л да. За тэгээд хоёр дахь нь болохоор бас тэ ажлын ярьсан дээр шууд миний цалингаа хэлжсэн кейс байгаа байхгүй. Чи шууд тэдийг аав шүү гэ тэ. Тэнгүүд тухайд бас яг яаж хэлэхээ мэдэхгүй. Надад зөвлөөд өгчих ер нь л хүн байгаагүй яг үнэ хэлээ. Чи цалингаа өндөр хэлэл гэж хэлсэн болохоос яг би яг ийм кейст, яг ийм нөхцөлөд яаж хариу урвал үзүүлэх ёстой би үнэхээр ойлгоогүй зөө. Хүн болгон хэлчихсэн. Цалингаа нэмүүлэх ёстой, өөрийгөө үнэлэх ёстой. Тэгснэ юу гэлээ? Ямарсан чиний үнэлгээ бол ийм бага бишээ гэл те. Тэгээ энэс хамгийн том гарч ирсэн сургамж нь бол ерөөхдөө сургууль дээр ийм зүйл заадаггүй штэ. Ер нь заадаггүй штэ. Яг тэгээд гол түлхүүр нь штэ. Ерөөхдөө л одоо амар ерөнхий мэрэ үгүй гэж хэлэх юм байл л дээ. Энгийнээр хэлэх юм бол үгүй гэж хэлэх чинь үнд амар том power гэдгийг би ойлгож байгаа байхгүй. Амар олон жилийн хугацаанд за яагаад вэ гэвэл үгүй гэдэг чинь өөрөө шууд одоо цалин чи тэдийг авах шүү. За хөргөө гэ ингэ суухгүй штэ ойлгомжтой. Тийг маш эвтэхнэр дипломатиктэй эсвэл зүгээр юм тойрогоор илэрхийлэх хэрэгтэй байгаа гэсэн. За танаа чи 2 сая төгрөгийн цалин авах шүү заа юу гэх тэнгуут нь зөв ойлгож байна. Би 2 сая төгрөгийн цалин авч болж байна. Тэгтээ миний сард хийх гүйтгэл маань ерөөхдөө бол компанид чинь тэ нэг төсөл дээр ажиллаа зогсохгүй би одоо 2 жуниор аваад тэр хоёртойгоо ажиллаад сургаад заар зөвлөөд тэгээ менежмент рүү ороод давхар компаниудтай очиж уулзаж гэрээ их ч юм уу сургалт зохион байгуулах гэдэг дээр бас оролцох надад бүтэн боломж байна те. Ийм бахад 2 сая төгрөгийн цалин бол хамаагүй бага сонсогдож байна. Гэдэг ч юм уу те энэ ч үгүй гэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Зөрүүлээд хаалт хийж байгаа гэсэн үг нөгөө талдаа.
Загт саяныхтай адилхан би цалингаа ерөөхдөө бол 3 сая 504 сая хүртэл ерөөхдөө бол нэмүүлж чадсан. Гэхдээ орсон газараа тий. Гэтэ ер нь л энэс хойш бид ерөөс ажиллаж гарцаа явж байгаа. За тэг хэрвээ анхны яг тэр дийл дээрээ би хэрвээ ингэж хэлсэн бол гэдэг хэсэг нь саяны хэсэгтэйг дурдсанчлаа. За 50-аа чи 2 сая 500 төгрөгийн цалин авна шүү гэж хэлсэн үед би яах ёстой байсан бэ гэвэл саяны яг хэлсэнчлэн say no үгүй гэж хэлэх байгаа даахгүй. Гэтэ шууд үгүй гэж хэлэхгүй шүү дээ. Ойлголоо. 2 сая 500 ажил болж байна. Тэгтээ яг гэхдээ ер нь л үгүй л гэж шүү дээ. Амар ингэнээр хэлэх юм бол тэгтээ би сард 2 төсөл дээр зэрэг ажиллаж чаднаа. Тэ нэг төсөл дээр зөвхөн ажиллаад явж болноогүй л би 2 сая 500 авч болж байна. Тэгээ би ерөөдөө л миний ажлын цаг ерөөдөө ийм байвал би яг 2 сая 500-аар ингээд нэг төсөл дээр ажиллаж явж болж байна. Миний гараас бүтэн 8 цагийн хугацаанд ийм үр дүн гарч чаднаа. Тэ би 2 төсөл дээр зэрэг ажиллаж чадна. Клиенттай харьцаж чадна. Компанид шаардлагатай бол дизайны талаар сургалт орч чадна. За тэгмүүд компанид ямар нэгэн менежментийн ч юм уу процесс апдейт хийх шаардлагатай бол би чаленжлаад хийгээ явж чадна. Шууд ингээд иймэрхүү байдлаар хэлэх ёстой юм билий. Гэхдээ хамгийн хэцүү юм заяа. За одоо хамгийн хэцүү юм нь болохоор би өөрийнхөө яг сард яг өөрийнхөө яг хэр хэмжээний гүйцэтгэлтэй вэ гэдгийг мдээгүй үед бол ингэж хэлэх боломжгүй л дээ. Тэгээ ерөөдөө no гэж хэлэх чинь амар сонир штэ. Шууд хүн хинч логикоор бодвол үгүй гэж хэлээ сурч штэ. Гэхдээ хинч үгүй гэж хэлж шууд сурахгүй юм байл л дээ. Яагаад гэвэл амар их тэрийг ойлгоход хугацаа шаардлагатай байгаа даахгүй. Smart ажиллахад хугацаа шаарддаг гэдэг шиг те. Эхний орлого болгоноор угаасаа hard work угаасаа хийн гэдэг шиг би hard way хусцсан байгаа байхгүй. Яг нөгөө мэдхгүй нэмч хөлгүүдээ заа гэлцсэн байгаа байхгүй. Ингээд үгүйгээ хэлчихвэл намайг ингээд авахаа болчих юм болов те. Үгүйгээ хэлчих юм бол би ингээд боломжоо алдах гэдэг юм шиг тийм айдастай байсан байгаа байхгүй. Тэгээ ер нь явсаар айдас гэдэг зүйл ерөөхдөө тэгэл шууд л айж байгаа санаа зовол please хийгээл тэрнээс болоод ерөөхдөө би амар олон боломжууд алдчихсан юм шиг санагддаг. За амар олонцоод тогтсон сайн шин. Тэгэхээр ерөөхдөө би бол ингээд 5 6 жилиг бол үгүй гэж хэлж чадахгүйгээс болоод ерөөхдөө хүлээлт өндөртэй. Тэгээ үнэлгээгээ бас яг тоот чадаагүй яг ажилтсан кейс байгаа байхгүй юу? Тэг хэрэг үнээс хойш би одоо ажиллах юм ажлын байрнаар цалингийн дийл ярил би айл болох win-win байхыг л хичээнэ. Өндөр цалин бас хилээд би нөгөө хүсэж байгаа цалингийнхаа value компанид өгч чадахгүй бол бас хэцүү шттэ. Тэ компани бас мөнгөгүй байх чинь надад өндөр цалин өгөөд ажиллах бас хэцүү. Тийм учраас бас яг нөгөө талдаа ингээд хоёр талаа бодолцох нь бас нөгөө талдаа зүв заяа. Тэнгүүт дахиад ямар компани гэдгээс таад бодох хэрэгтэй. Очиж зүггүй айгаад би яг 2-ыг л авна 3-ыг л авна гэх ингээ нүдэ анаад яг тэнхтэд гөрийгээд байж бас болохгүй л те. Одоо орж ажиллах чаа компанид нь те 50 хүрэхгүй хүнтэй бол мэдээж хэрэг компани дотор бол жижиг компани гэж явдаг юм билэ. Тэгээд жижиг компанид бол мэдээж хэрэг орлого угаасаа бага биш таарна. Тэ 20 хүрэхгүй 10 хүрэхгүй компанид бол орлого нь бага биш таарна шүү дээ яач утсан. Тим газар очиод өндөр цалин ихэх юм бол мэдээж хэрэг жоон сонирхолтой шүү дээ. Яач утсан. Тэ сард одоо бараг 6 саяг олж байгаа компани хаа чамд 3-ыг өгөөд суужих бас компанилаа байхгүй бах. Тэгэнгүүт нөгөө талдаа win-win байх гэдэг чинь зөвхөн мөнгө биш байгаад байгаа байхгүй. Амар гоё төсөлтэй, амар гоё хамт олонтой, үнэхээр гоё enjoyable юм сурч болох үйл хоолны мөнгө түрээсний мөнгө окей байхад бол бас боломжтой шүү дээ. Яг үүндээ дөнгөж карьер эхлүүлж байгаа хүнд бол очир зүггүй мөнгө зүгүрг хадгалах гал яах гэдэг шаардлага байхгүй. Эхлээ юм сурах нь чухал гэж бодож байна. Миний хувьд шүү заяа. Тэгээ миний энэ зөвлөгөө дөөч биш зүгээр миний яг цалингийн дийл дээр би яаж гаргаж ирсэн. За тэрэн дээр ингэж хэлж болох байсан байна гэдэг. Одоо тийм бодлоо таатай л хуваалцаж ирсэн гэсэн. За тэгээ ерөнхийдөө бол ийм байна. Тэгээд таад зөвсгөлийн хэсгээр санамж гэвэл сард хичнээн гүйцэтгэл хийж чадах вэ гэдгээ бас бодож үзээсэй. Тэгээ нөгөө талдаа корпорэт компанид орох ч юм уу, стартап компанид орох ч юм уу гэдгээс анхаараарай. Тэгэхгүй стартап компани угаасаа л мөнгөгүй байж таарна шүү дээ. Бага мөнгөтэй дээр ч угаасаа ихэнх нь төсөл нь ихтэй амар гоё байдаг хгүй.
Corporate компанид орох юм бол цалин бол окей боломжийн байдیں۔ Гэхдээ ерөнхийдөө бол чамаас дизайнерч ажиллах гэсэл ерөнхийдөө бол менежментийн ажил руу оролт юм дөө. Тэгээ хүний эготой зурлах тийм л ажил руу чи орно гэсэн үг. Тийм учраас дизайны чадвараа яг цэвэр хөөгөөд яг цэвэр pure яг скил дээр анхаарч сайжирмаар бол чам чи одоогийн нөхцлөөр миний мэдэрснээр бол бага цалингаар эхлэхээс өөр сонголтгүй юм шиг санагдсан. Анзаарснаа шүү заяа. Бага цалин гэдэг нь ерөөхдөө бол 1,500-аас 2 сая хооронд эхэлнэ гэсэн үг байхгүй юу? 2,500-аар эхэлж байгаа бол гоё окей дүн бохгүй яг junior designer. Миний хувьд ч заяа. Гэхдээ ерөөхдөө бол тийм бага цалингаар эхэл би бол цалингийн яг үнэлгээг хэлж юусэн мэдэхгүй байна. Гэхдээ яг скиллээ сайжруулах гэвэл угаасаа стартапт л орно. Тим цикл байд юм бэлээ. За энийг яриад дуусгая. Энийг надад хүн зүгээр ярьж өгчсэн юм аа. Классик дизайнерын амьдрал гэж байгаа байхгүй юу? За классик дизайнерын амьдрал юу вэ гэсэн. За ингээд сургуулаа төгсөөд тэгээд эсвэл юм шууд хуваараа сураад тэний алхам нь эйженсид ажилд орох гэж байгаа байхгүй юу? Эйженси юм уу студид ажилд орох. За тэр студид 2-4 жил ер нь бол дунджаар болд юм байлээ. Лайф цикл нь. За тэр хугацаанд яадаг вэ гэхээр ер нь бол бүх hard skill, бүх know how, бүх ур чадвараа тэндээс сурж авдаг. За тэгээд тэндээс гардаг хөхгүй. За яагаад гардаг вэ гэхээр цалин бага санагдаж байгаа учраас гардыг байна л да. Одоо ингээд цалингаа нэмүүлэхийн тулд corporate компани руу ордог гэж байгаа хөхгүй. Тэгээд corporate компанид 2-4 жил бас байгаад за тэнгууд одоо цалин бол окей болцсон те. Чадвар нь бол окей анханасаа байсан те. Эйженсигээс авцсан. Гэхдээ цалин бага. За гуравт нь яа гэм бэ гэсэн чинь чөлөөтэй амьдралыг хүсч эхэлдэг юм шиг байна. Ерхэд бол гараад фриланс хийж эхэлдэг гэж байна заяа. Эсвэл ингээ онлайнаар ч юм ерөнхийдөө гэрээсээ ажиллаж эхэлдэг юм шиг байна. За тэгээд тэр одоо ажиллаж байгаа 2-4 жилийн дараа яах вэ гэсэн чинь өөрийнхөө эйженси юм уу студиг нээгээд эсвэл өөрийнхөө сургалтыг гаргадаг гэж байна. Нэг юм лайф цикл байгаа даа. Тэгээ иймэрхүү ерөнхийдөө юм цикл ажиглагдсан. Тэр судалж байхад тэг хүмүүсийн ярианаас ч гэсэн анзаарсан. Энэ угаасаа аим логикал шит байгаа сте. Тэг яагаад гэвэл эхлээд чадвараа сурцсан. Тэгсэн чинь эйженси студ мэдээж өндөр цалин одоохондоо өгч чадахгүй учраас цалингаа нэмүүлэхээ корпорат орсон. Тэгээ корпорат орсон чинь өндөр цалин байсан чинь happy skill- нь сайжрахгүй битүү хүмүүсийн эгоны асуудалтай зурлаж суусаар агаад тэгээ ерөөдөө цагаар юу хийж байгаа юм санагдаад амьдралаа болгочоод байр эдрээ окей болгочоод гараад тэгээ хуваараа ажиллаад тэгээ хуваараа ажиллаад ажгүй ер нь чөлөөтэй ерөөдөө юм 3 хүнүүдээ нээлгдэх шиг элтэд тэ салбараа ерөөдөө хараад ойлгоод ирсний дараа яг эйженси юм студ сургалтаа эсвэл баг хамт олон юм уу яг нийгэм дөрвөө юм хийж эхэлдэг юм шиг анзаарчихсан. За хоёр дахиад ярьчлаа. Тэгээ ерөөдөө бол хэлэх байгаа зүйл нь чи хэрэг үнэхээр цалингаа дийл хийх зоригтой байгавал тэг сард хэдийн гүйтгэлийн хэмжээтэй одоо value өгч чадах үс гэдгээ мэдж байгаа тохиолдолд бол саяны no гэж хэлэхэд бол тэг окей яха. Хэрэг мэдгүй бол тэгэл яг миний замаар явах л ах та. Hardware явах бах та. Сайн мэдгүй байна да. Тэгээ би амтсан тэр үедсэн бол яг ийм бичлэгийг үздсэн бол ядаж бид эхнийхтэр сая 700 биш тэ яг 2 сая 500 авчих боломжтой байсан ч биш. Бас тэр хоёр дахь дээр 2-500 шүү 3-аас 3.5-аар ихтэх боломжтой байсан ч биш. Одоо хүртэл ингээд бодоод идэх хөхгүй.